Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэдэг Малчны хотод нэвтрүүлэг шинэ дугаараараа намрын налгарын сайхан өдөр та бүхэндээ хүрч байна. Дорны их талаас одоо шинэ дугаараа бэлтгэн та бүхэндээ нэвтрүүлгээр уулзч одоо баяртай байна. За ингээд Дорн аймгийн Баян Төмөн сумын 2 дугаар баг буюу Жаргалант багийн малчин Дэмжигсрэнгийн Ган хоёг гэж нэрхэн майлд өнөөдөр аяны дөрөө мулталж нэвтрүүлгээ эхэлж байгаа нэ. За ингээд одоо танд намрын налгарын сайхан өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Тэгээд сайхан зүсч сайхан намарч байна уу? Миний дөө сайхан намарч байна уу? Энэ жил манай нутагт сайхан намар болж байна. Та хэд минь сайн явж ирөө. За сайн явж ирлээ. Тэгээд энэ сайхан талаар одоо дахиж өнөөдөр энэ одоо нэвтрүүлгийн урилгыг авч одоо танайд бас хүрэлцэн ирлээ. За ингээд ойрын одоо бас сайхан өдрүүд намрын налгар өдрөө сайхан байна уу? Сайхан. Энэ жил хаварлыг жоохон бороо хор багтай. За. Тэг хандмаар болсноо тэгээ сайхан болсон. Одоо манай нутаг сайхан байна уу? Намар цагаан сайхан хатлан тарай авцсан хураацсан сайхан намар болж байна. Малчтай маань одоо та бүгдээ маань яг энэ одоо эд ажлын үе шүү дээ намрын энэ үлрэлүүд бол тийм ээ энэ сарууд. Тэгэлгүй яах вэ? Яг л одоо бидний малынхаа л одоо малчин хүмүүс өвлийн эд хоолын л одоо бэлддэг. Ийм л үе шүү дээ. Хүн хаддан бэлтгэн гэдэг бол тий одоо өвөл хаврынхан эд хоолыг бэлддэг энэ үлрэлт. Энэ үлрэлт хаддан тэжээлээ бүхэл юм ургац сайтай байсан учраас бэлдсэн. Сайн бэлтгэл сайтай ер нь сайхан байна. За намар болж байна. За баярлалаа. За тэгээд хоёулаа мэдээж одоо нэвтрүүлгийнхээ яриагаа таны одоо өсөд төрсөн нутаг, за таны аав ээж, таны хүүхэд нас аль нутгаас эхэлсэн бэ? Одоо таны одоо ажил амьдралын таны одоо нэгсний амьдралын түүхээр л одоо яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Би Төв аймгийн Хоталын сангаач. Тэр сайхан нутагт. Одоо төрж өссөн. Тэгэл унган хүүхэд. Тэгээ бага нас юм бүхэл эд сайхан насан бага нас маань тэнд өнгөрсөн. Тэгээд дараа нь одоо Дорнтын үд аж ахуйн техникумд нутгаасаа ирээд тэгээд энэ техникум тэр үед бол бас та бол хол ирж исэн байна тийм ээ. 16 настай хүүхэд одоо тэр модон авдар байна да. Тэр модон авдартай. Одоогор бол чамдаа юм шүү дээ. Чамдаа. Тэр үедээ тий модон авдартай. Тэгэл энэ Дорнтод дээшээ тэнгэр байдаг юм байна, дор газар байдаг юм байна. Эдэн мэдэн өөр юмгүй ирсэн. Тэгээд энэ сургууль сураад эндээсээ сэргийн албанд яваад иргэд одоо сургуульдаа суралцаад тэгээд Дорн аймгийн Дашвал сумын Юурагийн Гантуян гэдэг охинтой гэрүүл болж одоо 4 сайхан төрүүлж тэгээд одоо техникумд төгсөж ажиллаж байгаад элийн зэрэгт амьдралаа олгосон. Тэгээд одоо элийн зэрэгт миний насны бахархал юм да. Чулууга миний залуу нас гэ. Тий. Оттой хэмэртэй гэдэг дуулдаг шиг. Миний залуу нас бол одоо 20 сувтай. Боо ташаандаа зөөж эх орны дархан ил хамгаалж одоо өнгөрсөн тийм учраас би бас чулуугаан тэр дог дэмждгийг. Миний залуу нас бас оттой хэмэртэй явжээ гэж. Зөв. Хаан цэргийн албаага тэгээд мэдээж аав ээж одоо таныг нутагтаа эргэж хэлжээ вэ тухайн үед. Би Дорн аймгаас Ховдын 123. Ховд аймгийн үү? Тий, Ховд аймгийн 123. Зүүн захад ирчээд баруун зах руу цэргийн албанд орсон байна. Зөв. Тэгээд тэнд 3 жил 123 гэдэг ангид талбаас 123. За, тэр нь одоо ямар Байлдааны. Тий. Тэгээд дараагаар нь 0132 гэдэг 2 тоо солигдоод энэ ангид одоо насаараа халуус. Сони юм шиг. Бас таны амьдрал идэх тий. Тий. Тэгээд одоо халагдж ирээл. Тэгээд энгийн байгууллагад богинохон ажилласан. Тэгэл ер нь хэлийн зэрэгтэй хувь заяагаа халуусан доо. Тэгэл одоо энэ эх орны зүүн хязгаарт Хилээ манж. Одоо хошууч генерал бүрэгдэрч ангийн захирагч. Тэгээд хорондоо цог мандал. Хорондоо ганс. Хорондоо бэлжтийн Наранбат гэж миний бас хайртай дарга. Тэгээд хорондоо зэвтийн сэргэлэн гэж. Одоо энэ хэлийн зэргийн команд л хийж байгаа. Зөв. Энэ сайхан дарга нараар өдөрт болсон маршал хошоо
Баатар маршалчаа болсон гэмээр юм шүү дээ. Хили 1932 дугаар ингээд. Түүхтэй нутаг шүү дээ тийм ээ. Өнгөрөөсөн дөө. Тэгээд одоо цэргийн дэвтгүрт 2012 онд авсан. Зөв. Тий. Тэгэхээр бол та бол хожим 12 он дээр одоо оноос мал дээр гарсан гэсэн үг шүү дээ тийм ээ. 2000 одоо бас 5 жил. Шинэ хэл бачин да. Тий. Залуу малчтын тоо дарах. Тий, нас тийм боловч тийм залуу малчтын тоо. Ер нь одоо хилтэй бүх одоо ажил амьдрал гэрүүл бүх таны одоо дурсах бүх мөч хөл хил дээр байсан байна шүү дээ тийм ээ. Одоо аргагүй тийм. Тийм учраас тэр үеийн одоо ажиллах орчин тэгэл гэрүүлийн хүн ямар мэрэгчлээ бас таныг хил рүү явахд бас та хоёрын хооронд үл ойлголц бас байсан уу? Мэдээж гэрүүл дэмжээд одоо самтаа явсан уу? Гэхдээ ер нь одоо ар гэр бас юу гэж хэлж байсан тийм ээ. Чин хүний гэр бүл бол бүхэл миний гэж биш. Тэрээс Монгол улсын бүхэл элчтийн гэр бүл одоо нөхрөө дэмждэг. Энэ л тийм учраас бидний гэр бүл чих янз бүрийн мэрэгчлээ байдаг шүү дээ. Хэмж багш гаал ингээл олон төрлийн мэрэгчлээ хүмүүс тэгэл их орны дархан хэлдэж алав хаадаг энэ застаа энэ хэлийн суурь энэ одоо хэн чалдшгүй дархан хэл манна гэдэг залуу насны одоо хиймэр залуу юм да тийм тэгээд одоо өцөг дэрхэн уржиг дэрхэн миний одоо алва хаасан төрөлх өдрөөд юм 80 жил зөв өнгөрлөө тэгээд тэр ойдоо оролцлоо бас одоо энэ телевизээр гарч байгаа навчны далимдуулж одоо хэлийн цэргийн нийтлэгийн бүрэлдэхүүн чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч түүний гэр бүлийнхэнд эрүүл аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Би бас элчин хамт олонны нэг тасархай шүү дээ. Тэрнийгээ ер нь одоо үеийн үед бодож явна. Тийм ч учраас өнөөдөр миний 3 хүү Бэрмэн тангар мөрөж их орны дархан хэл хамгаалах үйлсэтгч зүтгэж байна. Тий. Сайхан байна шүү дээ тий. Яг одоо хэлийн ажилласаа буугаад малчин болох тэр нэг шилжилтийн жил бол мэдээж хинч байсан л бодсон бас хэцүү жил байсан баха тийм ээ. 2012 онд тэтгэврээ авсан. Тэгээд хүмүүс чинь тэтгэврээ авахаар янз бүрийн юм хийнлгээд бодож ярьдаг юм л хоорондоо бид нар хоорондоо л юм. Тэгээд бий болох дээр малчин болно гэдэг эдэн заахан мал эдэн заахан адууга бас оргиж болохгүй ч уяач хүн одоо тэгээд бас нэг хэлийн зэрэг далуу хааж явахта бас уяач хилчин гал гэж байсан манай. Тэр галын одоо тийм ээ. Тий. Одоо толгойд явж исэн хүний хувьд тэгээд мөрөө үйч 90 цавын наадамд уурал мөрөө ам үзүүд өссөн сэргэлэн сумын наадамд 90 цавд бол би уурал мөрөө ам үзүүдүүл 3-аар 90 сайн давхуулсан. Манай 90 цавын надаас хүртэл танай отродод ган хуйг гэдэг өшөөч байдгүй. За. Тэгээ уурал мөрний эзэн гэж надаас сууж исэн. Тэгээд таныг танихгүй юм бэлээ. Тийм танихгүй асуухаар би гэж хэлж чаддгүй юм бэлээ. Тань гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд баян төмөн сумда их насны мөр төрүүлгсэн сэргэн суманд ам үзүүд өссөн азар тавлуулсан. Тэгээд энэ морьтой малтайгаа монгол хүний сүнс бүхэл юм холбоотой байдаг. Тэгэхээр нөгөө эргээд ярих гэхээр нөгөө нэг монгол хүний генд нь цуснд нь байна гэдэг юм тийм ээ. Тий. Энэ бол аргагүй. За тэгээд мэдээж одоо малынхаа үржил селекцийг одоо бас яаж хийж байна ханы манайхаа хувьд. За ер нь монгол малчин хүн гэдэг бол би ч биш ер нь. Монгол малчин хүн гэдэг бол өөрийнхөө малын чанар чансааг сайжруулахад л гол анхаарна. За сүүлийн үед бол телевиз янз бүрийн юмар хүмүүс малын тоо хөөж ийн гэдэг байгаа. Энэ бол бас нэг талдаа юм яриад байгаа боловч нэг талдаа би буруу гэж боддог. Ер нь мал малж байгаа хүн гэдэг бол малынхаа яг хоо тоо чанарт анхааралгүй яв. Гэхдээ үржил селекцэд анхаарна. Би бол Төв аймгийнхаа Алтан булгийн нарийн ноос тон тэгээд хөвсгөлийн эрчмийн хар ухна гэл ер нь чанар бол тэг чанар дээр л анхаарч байгаа. Тэгжээж бидний мал өвөлдөө өрчил ер нь өрчил байна. Өрчил байна. Тий. Тэгээд тарга твэрээ алдахгүй сайн байж тээ хүн тэр тал дээр л байна. За танаа маяг одоо та хэд маань хадлан бэлчээрээ одоо яаж бинжил бэлтгэв? Бид нар чинь бол их орны дархан хэл дээр ингээд ийм сайхан
газар нутгалдаг болох дээр хадлан бэлчээрээ бол хаяанаасаа л нэг 3 км-с л одоо өстой 2 3 4 буряд нуруу өвс авна штэ. Би чи буряд төний хөргөн өөрөө халах хүн. Тэгээд буряд 2-оос 3 сайхан буряд нуруу авна штэ. Голын чангалаад дарж жагаад авна штэ. Тэрнээс зүгээр нэг овоолцсон үсийг нуруу өгөхгүй, овоолцсон үсийг бугал өгөхгүй штэ буряд бод. Тий. Бас л ажилд бол хөдөлмөрч болсон ч үдэ тийм ээ. Үгүй буряд хөдөлмөрч бурядын ард түмэн би буряд төний хөргөн учраас энэ ард түмнийг бол хүндэлдэг, хайрладаг, аргагүй хөдөлмөрч. Охин ч гэсэн намайг өдөө зэрэгтэй сайн сагавж өгч. Энэ бол бас л хэл ястай. Та түрүү ярианда мэдээж малчин хүн чи их юмыг их мэдэрдэг болох юм байна гэж хэлсэн. Одоо тэгээд энэ жил өвлийг таны одоо малчин хүний нүдээр яаж харж байгаа? Гэхдээ ерөөсөө энэ Монгол хүний амьдрах оршуугаа гэдэг чинь энэ малтай л холбоотой гэдэг. Энэ цаг уур юм гээл яриад байгаа чинь энэ малтай л холбоотой гэдэг. Би энэ үйл бол яг зүгээр өөрийнхөө боддоор бол бэлтгэлээ сайн хангасан. Гэхдээ миний хонь хийсэн Сүбаатар аймгаас би том бэртэй тэгээд хонь хийсэн чинь гүзэнийх нь өсөө жоохон урт байлээ. Тэр миний өвөг дээдсүүд тэлж ирсэн шүү дээ. Жоохон цасыг хүн хатуу болох нь тэргүй тийм бодож байгаа. Одоо танаа яг энэ орчмоор бол одоо ходог усны асуудал одоо тэгээд бэлчээрийн даац ямар вэ? За энд манай энд бол бэлчээрийн даац гэдэг бол ярих юм байхгүй. Энэ бол манайхаар бол энэ нутаг оронд бол бэлчээрт бол мал орж ирэхгүй. Энэ бэлчээр бол сайхан. Ходог усны хувьд бол бид нар чинь 3 сайхан удагтай. Цэлцүүрэн сүйтэй юм. Мундаг ярих юм байна. Сайхан байна тий. Гол тулгамдж байгаа юм чил одоо тэр шүү дээ тийм ээ. Тэр асуудалгүй байна гэдэг чинь. Асуудал байхгүй. Энэ ташрын ашиглаад бас нэг өөрийнхөө бодж өгдөг сэтгэлийг хэлгээд энэ манай одоо уран бүтээл хийгээд байгаа уран бүтээлчд маань янз бүрийн кино хийж гэн тэ жүжиг хийж гэн энэ дээрээ жоохон бодолцсомор байна. Жишээ нь одоо Хэлгийн Цэставын тухай Хошин Шогийнхан гээд байлаа гэх чинь ардын хайрмын гоцтой ч юм уу одоо юм байдаг. Энэ бол цаг үеийн хувцас таарахгүй шүү дээ тийм ээ. Хувцас таарахгүй. Энэ ард түмэнд бас нэг буруу ойлголт. Би бол одоо хэлчих хүн тийм ээ. Одоо тэгэл энэ хэлдээл байна. Эндэл дуусна гэсэн дангарахтай иргэн учраас тэр энэ төр бол бас нэг өрөөсгөл арай бас нэг болохгүй. Буруу ойлголтыг ард түмэнд өгч байгаа болов. Нэг заавал цэргийн зөвлөгөө авч явах хэрэгтэй байна. Цэргийн тухай хийж байгаа бол тийм ээ. Найруулагч гэж ямар нэг юм давдаг шиг тийм ээ. Батламууд хаям гэдэг хайрын талаар тэр клип юм хийх юм бол тэр хайрын одоо шинжтэй бас ч юм уу те. Тэр одоо тэтгэв чөлөөнд байгаа нэг одоо цэргийн хүнээс ч байсан болно ш зөвлөхөөртэй ажиллаад өгөөч ямар гоцтой байсан тань юу зөвж ийсэн яаж ийсэн бэ хэлийн цэргийн ч юм уу одоо ардын хайрын ч юм уу тэрийг бас нэг жоохон тийм ард түмэнд өрөөсгөл хийдэг тэр нь надад бас ер нь хүмүүс та хэд харахад бол ажиллаж байсан хүмүүс харахад бол одоо сорц гэл харна л та мэдээж те. Тий. Тэрийг бас бодолцох хэрэгтэй. Бодолцох хэрэгтэй юм байна. Нэгэнтээ эн чинь одоо Монгол хүн гэдэг бол энэ өс төрсөн сайхан нутагта өрөө үндэсээ боож үлжил амьдарч байна. Гэтэл бас Монгол хүнээс гадна энэ Монгол оронд амьдарч байгаа бүхэл амьтад тийм шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бидний өр удам бол зөв юм ойлгосон, зөв сэтгүүтэй, хорноо мэддэг, эзэн Чингисийнхээ өр удам гэдгээрээ бахархдаг. Тийм л одоо бас би ямар үндэстэн бэлээ, би юу үлээ гэдгээ мэддэг. Тэргээрээ бас бахархдаг байх хэрэгтэй. Тийм давгдэрж авар нэг сайхан хэлсэн үг зурагтаар сонссон. Ер нь эрхэн болгон өөрөөрөө бахарх гэдэг үгийг одоо энэ их авраг, сумагийн их авраг давгдэрж гэдэг хэлсэн шүү дээ. Тэр танай тооны би нэвтрүүлгээ. Зөв. Тий. Эрхэн болгон эрхэн болгон өөрөөрөө бахарх. Тэр их сайхан үг. Би тэр үгийг одоо дотроо дандаа бодож байдаг. Миний дүүнэр ч гэсэн мундаг дүүнэртэй. Тэгээ өнөөдөр яг нэг л дүү маань энд байж энэ доо. Тэгээд 2 аймаг явцсан. Нэг нь адуундаа явчих шиг боллоо. Тэгээд 3 дүү маань ажилдаа явчлаа. Тэгээд нэг дүү маань энд байж энэ. Тэгээд миний эдэн дүүнэр ч бол
Тэгээ хайр үрхээр хийдэн өнөрөө. Тэгээд ер нь би бол бодохдоо Монгол малчны хөдөлмөрийг бол жоохон хамтруулж, бие биенээ дэмжиж, бие биенээ хөндлөж хайрлаж нийлж хөдөлмөр хийгээсэй гэж боддог. Би бол тэрний л их усрыг тавихгүй сэхэдэн үний хувьд бол нэг хэдэн сайхан дүүтэй зүтгэж явж байгаа. Тэгээ одоо нөгөө хоршин гэдгийг л их усрыг би тавихгүй л зүтгэж байгаа. Тэрнээс энэ дүү чи миний малчин биш шүү дээ. Надтай хөдөлмөрөөр оршиж байгаа. Надтай хөдөлмөрөөр хамтарч хийж байгаа. Миний сайхан хайртай дүү л байна. Бүх юм одоо данс тооцоо шилэн байх хэрэгтэй. Одоо яриа. Оо тий. Тэргүүрээ бид нар чи бол шилэн шүү дээ. Байдаг нь. Тийм дүүн өөрснөө л би бол дүүнэртэй тэг ингэдэг. Манай дүүнэр өөрснөө малаа тэгээд хоньоо тэгн ямаага бүх юм өөрснөө бийдээгаа л явчих. Би тэрэн дээр дараа нь тэгж ингэж хяналт тавьдаг. Хүн итгэлцэл дээр гол амьдрал. Хүн болгоно бүгдээр л сайн сайхан нийтлээ явж. Тэрнээс биш би гэж байна. За үзэгчтэй ингээд малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдрийн зорж ирсэн айл бол Дэмчиг сүрэнгийн ган хоёг гэж яних да. Одоо хүрэлцэн ирж нэвтрүүлгийн бэлдэж байгаа. Тэгээд айл гэрийн одоо 50% авч явж байдаг. Айлын гэрээ эзэгтэй бол хамгаас хэрхэн байдаг. Тэгээд энэ сайхан айлын одоо гэрээ эзэгтэйг та бүхэндээ танилцуулж байна. Юуны өмнө одоо танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Танай телевизийн хамт олон мөн одоо ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөж байна. За баярлалаа. Мэдээж одоо та өөрийнхөө төрсөн нутаг ингээд өөрийгөө танилцуулаад хоёлаа бас яриагаа эхлэе гэж бодож байна. Би энэ Дорнот аймгийн ууган хүүхэд тий Дорнот нутагта ажиллаж амьдарч байна. Нөхөртөөгөө одоо техникум төгсчөөл одоо ингээд хэлгийн цэргийн одоо алтан босгоор одоо 25 жил одоо хэлийн ставуудаар амьдарч ажиллаж ирлээ. Хэлийн сайхан тэр сайхан одоо амбулд амьдраад ажиллаж амьдарч байжгаад сая хэлийн цэргийн одоо сайхан тэтгэврт гарч төрөөсөө одоо сар болгон тэтгэвэр аваад сууж байгаа баяртай байна. За бидний насны улсууд бол өнөөдөр бол одоо 50 гарсан улсууд ч н одоо яг төрийн одоо албан хаагч энэ игнэд одоо ажиллаж амьдрна гэдэг бол бас өнөө нийгмийн зах зээлийн үед бол бас амьдрахад том хэцүү. Биднэрт бол ерөөсөө ажил олдохгүй. Тэгэхээр бид бүгд ерөөсөө л өөрсдөө л ажлын байр гаргахын тулд бид өвгөн маань цэргийн тэтгэвртж гарлаа. Би ч өөрөө гарлаа. Ингээд хоёлаа одоо ер нь яг өөрсдийн одоо амьдрч болох амьдрах дээшлэх одоо ганц одоо гарцвал энэ мал аж ахуй гэж бодоод ингээд мал аж ахуйн салбарт ажиллаж амьдраад одоо 4 жил гарсан болж байна да. Тийм байна. Тэгээд хоёр маань зүгээр одоо маллаа суудсангүй бас сайхан ногоо тарьж байна. За ингээд дахиад шууржүүлж байна. Ингээд бас олон ажлыг бас хийж болдгийм байна гэдгийг л одоо би бас энэ дээрээ харлаа л да. Ингээд өнөөдөр тавуулж байгаа ногоонч гэсэн та бүдгийн өөрсдийн гараар тарьсан. Ингээд энэ бас санаагаа одоо бас малтайгаа хамт эхлүүлсэн үү? Тэгсэн. Маллаад одоо анхад маллаад нөхөртөөгөө хүүхдтэйгээ ингээ гурвуулаа гарчээлаа. Маллаад 2 жил болоод за ер нь ингээ маллаад бас зүгээр байж болохгүй мэн. Ногоо нэг тарьж үзье. Мод тарьж үзье. Тэгээ одоо бол ерөөсөө зах зээлийн үед өөрийн гэсэн одоо бүхэл хүчийг дайшиж малчин хүн юу хийж болдгийг л харуулахын тулд өнөөдөр хичээж ажиллаж байна. Тий. За би 1000 гаруй мод тарьсан. Ерөөсөө л өөрсдийн одоо хүчээр эко ногоогоо тарьж хүнснийхээ ногоог хэрэгцээнд хангаж иддэг. Зундаа бол нэг ногоогоо идэх ногоогоо тарихад өвлжингөө нэг консервлаад авчдаг. Тэгэл тэрийг өвлжингөө идэхэд хавар яг л ногоотойгоо залгадаг. Тий. Илүү бол одоо борлуулах бол юм байх. Яг борлуулах юм бол байдгүй. Яг л өөрсдийнхөө хэрэгцээнд л. Тэр чинь одоо малаас авсан нөгөө ашигаараа худалдаад авал бас нэргүүч гэсэн тэр ногоог авахд маш их мөнгө гарч байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. Тэрийг өөрсдөө тариад. Тий, тэрийг одоо өөрсдийн тэр мөнгө төгрөгийг л зарцуулахгүй л өөрсдөө л яг эко бүтээгдэхүүн зах зээлийн үе чинь ерөөсөө захаас очиад авахд ерөөсөө манай одоо юунд л ерөөсөө голдуул юунаас хятадаас орж ирж штэ ногоо. Тий, одоо тэрийг л одоо ингээд яг л эко юм үдэж өөрсдийн одоо эрүүл ахуйг л голжлон одоо гарч ийн л да. Одоо хаанч тарьсныг мэдэхгүй манайхан бол тэгээд тийм. Тэндээс л хамаагүй. Химийн бордоогоор ихэнхчлэн л одоо болсон байгаа шүү дээ, тийм ээ.
Тэгэхээр би бас яадаг аахгүй юу? Дахиад гэхэл байна бас дахиад тижээх бас л байна нэг зориг маань өндгөл ерөөсө газар сайгүй байдаг. А тэр нь дандаа л байна нэг химийн бордоогоор бордцсон дахиад байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь хичнээн Монгол өндгөл гэдэг. Яг тэр чинь авчираад Монгол тижээж байгаа ч гэсэн заавал тэр өндгөлөгч дахиад гэж нь өдөр тутам байнгын өндгөлүүлэхийн тулд ерөөсөө тэр химийн бордоогоор л бордож өгдөг. Бид нар ч одоо бас нэг хүүхдүүдэд эрүүл хүнсэл юу яахын тулд л хүн чи эрүүл байж ш бид бүгдийг юу яаж чадна тийм ээ зогсуулж чадна. Одоо энэ гадаа гүйж байгаа дахианууд хичнээн тав. Надад одоо нэг сая бол би нэг 12 дахиатай байлаа. За. Энэ 100 цацаг тэрүүлэндээ анх удаага би энэ 15 хүндэг даруулж үзсэн. Зөв. Тэгээ нь яг 21 хоноод яг эхнээсээ хагард юм байна. Тэгээд 11 дэгдэхээ босгож авсан. Зөв. Дөрөвнүүд байна бас нэг анх даруулж авч байгаа болохоор бас бүтэлттэй янз зил гард юм байна. Ингээд дөрвийг эндээгээл нэг 11-ийг олж авсан. Одоо 20 гаруй дахиадтай. Тэгээ 2 галуутай. Арчилгааны хувьд одоо тэжээлийн хувьд одоо ямар вэ? Тэжээл бол гайгүй. Тий. Ерөөсөө л энэ хөдөө бол энэ нэг актер шаардлагатахгүй шүү дээ. Арчилгаа шаардлагатахгүй. Дахиад гэдэг чинь. Ерөөсөө тий. Өндгийг бид аваад ичнэ. Өндгийг энэ зах зээлийн үед 350 л авш. Тий. Тэг чи 350 төгрөгөөр чи бид өөрсдөө л гэрээс гараал аваад ичнэ. Өдөрт одоо хичнээн юм даа. Өдөрт энэ би чинь одоо 10 өндөлгчтэй. Өдөрт нэг 7-8-ыг л аваад л байна. Зөв. Боломжийн өдрийнхөө хэрэгцээг бол хангаад л тийм ээ. За энэ жил одоо мод одоо жимс ногоо ямар хүнсний ногоо тариу. Би энэ жил бас нэг цагаартай холбоотой юм да. Бас нэг жоохон бороо хур багтай болохоор бас юуны усалгааны хувьд бас нэг жоохон шаардлага муутай хангаж чадахгүй. Жоохон ногоо бол энэ жил бол маш бага авлаа. Тий. Энэ жилийн хэрэгцээгүүд үнэхээр одоо хангаж чадгаар бол авч чадсангүй. Тий. За мод тариад байдаг. Мод маань одоо ингээд бас тариад ингээд энэ хээр газар жоохон хүйтэд идэх юм байна. Салхи тал хээрийн бүсд чинь бас нэг нөмөр нөөлөг хэрэгтэй байд юм шиг байгаа юм. Тий. Тэгээд дээр нь бас туулаа гэж нэг бас нэг амт юм байна. Тий. Туулаа бол ерөөсө хэдэн нас 100 нас тарьсан би. 100 наснаас одоо ерөөсө нэг ганцхан годгорын л үлдээгээ. Ерөөсөө яг голын л үлдээгчдэг юм байна. Шилмүсүүдийн ерөөсөө бүгдийг идчихдэг юм байна. Энэ хугацаанд бол их юм бодож байна. Одоо бол ерөөсөө тэгэл ногоогоо бол энэ тариад байна бас давгүй сурсан ганцхан услгаал хэрэгтэй. Тэгэл өөрсдөө л ерөөсөө нэг л юм хийх юм бол өшөө цаашаа даамжрал бас янз юм тууштай тий хөдөлмөрч хүн чадах юм бол цаашаа бас өшөө их юм бодож сэтгэж авдгийм байна. Одоо ч бас нэг сайхан хамт олонтой сайхан ана бас нэг ажлаа хамжаад хийдэг сайхан дүүнертэй болсон. Тий бид нар бол өөрөнд тэгж малчин залчин гэж ярьдаггүй. Хөдөлмөрөө хоршил сайхан яадаг. Одоо ч юм тэгж малчин гэж байхгүй шүү дээ. Тий бид нар ч адилхан л нэг төвшөнд л явж байгаа амьдрах гэж л яваа суудаг шүү. Тий тэгэхээр энэ бид нар бол ерөөсөө хэдэн дүүнертэйгээл ам зангидаад л ерөөсөө ам бүл шиг нэг гэр бүл шиг л байж хамтын хүчээр юмыг л бүтээж чадна. Эдгээр маань ч гэсэн энэ ерөөсөө бүгдээрээ одоо сэтгэл шулуудаад санаас нэгдэл хэдүүлээ ерөөсөө энэ модоо арчлаа маллын бид ээж бүгд тусдаа хийж явах. Зөв. Тэгэхээр бол амжилт ойрхон байна шүү. Энэ хамтын хүч гэдэг бол хэзээд нэгэн цагт одоо сайн үр дагаврыг л авчирна шүү дээ, тийм ээ. Тийм. За малынхаа одоо сайлс үг мэдээж гэрээ эзэгтэй хүн бас одоо хэрэгцээндээ яаж боловсруулж. Наашаан ч бол одоо ер нь тэгэл үнээл голдуус авах хэрэгтэй. Тэг нь үнээл байна. Ахаа 20 гарan 30-аад юм 30-аад үнээ сааж гин. За. Тий. Таны ахаа зүгээр нэг айхтар зах зээлдүүд борлуулаад сүйд болдгоо юм уу? Хэрэгцээ. Тий өөрийнхөө хэрэгцээнд хэдэн хүүхдүүд рүүгээ явуулна. Ах дүүнэр рүүгээ явуул. Ирсэн зоч бас нэг найз нөхөд гэж байна бас нэг тий Монгол хүн байна бас нэг олон ах дүүнэр найз нөхөд орж ирнэ. Тэр болгондоо л тэгэл өгөөл таарт юм дөө нэг аа. Мэдээж та цэнхэрлэгцээрээ дамжуулж олон сайхан түмэндээ одоо сайхан мэдчилгээ хөргөх үү. Тэгэлгүй яах вэ? Ийм сайхан Монгол ийм малчин гэсэн энэ сайхан малчны хотонд ирж нэвтрүүлэг хийж байгаа хамгийн түрүүнд та бүхнийхээ
ажлын өндөр амжилт хүсээд Монголынхаа 3 сая гэж хэлье да. Би 3 сая гарan Монголынхаа сайхан иргэдтэй энэ өдрийн сайхан мэндийг дэвшүүлээд аз жаргал эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Та хоёрын маань одоо бас ажил хөдөлмөрт хамгийн сайн сайхныг хүсье. За гялалаа. Та нартаа ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За зөвхөн ингээд малчны хотод нэвтрүүлэг маань гай ихтэйгээ одоос өргөлжлүүлэн сайхан дараагийн яриагаа өрнүүлж байна. За ингээд одоо 2012 онд малчин боллоо. Малчин хүн гэдэг бол одоо бас их мэдрэмж, их одоо бас нэг өөрийн бас нэг ген байна. Тэр бүх юмыг бас ингээд малаан дагаад ирэхээр өөрөө ирэхгүй бас мэдрэгдэж байгаа хэл та тийм ээ. Ер нь мэдрэгдэн. Одоо би чи 1969 онд Төв аймгийн Ухтаалын сангийн аж ахуйн 8 жилийн сургуулийн 1-р ангид орсон. Тэгэл тэрнээс хойш дандаа ширээ дамжиж явсаар байгаа л 2012 онд Элийн цэргийн энэ сайхан хилчин хамт олон донд одоо ажиллаж амьдарч байгаа тэтгэврийг авсан. 1996 онд Элийн цэргийн энэ сайхан хамт олонны алтан босгыг нэлээд шалгалт сорилт өгч гэж давж орсон. Тэгээд одоо тэрнийхээ дагуу энэ хамт олонтой ажиллаж хөдөлмөрлж 25 жил 8 сар ажиллаад ингээ 2012 онд тэтгэврээ аваад тэгээд энэ малчин гэдэг одоо ерөнхийлөгч элбүүдэрж хэлсэн мянган мэрэгчлээ эзэн гэж. Энэр бол орж явсан да. Тэгээд нэг эхний жил ер нь хэцүү байсан. Тэгтээ хүний генинд байгаа юм гэдэг чинь шал өөр. Малаа хон ургалах гээд ямаа ашиглах гээд дуурахын хүртэл хүн унтаж яагаад мэдж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ ногоо тариад нөгөө салааг нь түүж мэдэхгүй байгаа шүү дээ. Услаад байдаг нөгөө ногооч ургаал байдаг өндөр болоод байдаг. Хүн ирэнгүүд наадах ч болохгүй. Яасан юм чи ногоо тарьдсан юм чи услаад байна. Болж байгаа үсттэй гэсэн чи болохгүй. Наа чи салаа юм түүгээгүй. Тэгэхээр помидорч орохгүй гэж. Тэгэхээр хүн тэр ногоо тарьж чадахгүй гэдэг энд байхгүй. Гэтэл малыг бол ямар ч үед чүн унтж байгаа л ямаа ашиглаа хонь хорголоо гэтэл хүн гарддаг юм билэ. Тэгээд одоо өнөөдрийг хүртэл маллаад. Тэгээд сайхан амьдарч байна. Сайхан өссөн байна. Тий, малаа сайхан өсгсөн. Тэр 5 жилж бас хэрэглэн, зарцуулна тийм ээ. Тэр чинь байлгүй яах вэ? Тий, зарцуулна. Одоо би ихэд нэг хүн маань Солонгос цай өнгөрдөг 2017 оны 12 сарын 14-нд магистр хамгаалсан. Одоо доктор горлоод сурж байна бас. Тэрэндээ тодорхой хэмжээнд ч тэр болгон тэр хүн маань бас тэнд ажил хийж байгаа учраас бас төлбөрийнхөө 60-70%-ийг гаргана. Би эндээс бас эцэг их хоёрын зүгээр байхгүй. Тэгээ одоо бас Сүвсгүлийн отрядад ажилладаг хүн маань магистр сая шалгалтанд ор тэмцээд сурж байна. Бас л одоо тусламж үзүүлнэ гэх юм. Тий. Тэгэхээр бол та хоёр маань өөрсдөө ийм эсхэт хүмүүс болохоор үр хөвгтийн боловсрал дээр бол бас илүү сайн анхаарсан байна шүү дээ, тийм ээ. Ерөөсө гол юм тэр. Би одоо аав бол төрсөн. Тэгээ эцэг байх үүргээл Монгол хүн болгоно л биелүүлээсэй л гэж боддог. Ганцхан би ч биш. Ер нь Монгол эрчүүд болгоно л яг жаахан тийм нэг ер нь нэг Монгол эр хүний л тийм зангарахтай л амьдраасай л гэж хариуцлага өндөр шүү дээ, тийм. Тий. Одоо тэхэл юм бол энэ гэр бүлийн янз бүрийн одоо хүчирхийлэл янз бүрийн юм чинь байхгүй л гэж боддог. Би өөрийнхөө бодлоор л. Тийм учраас би өөр хүүхдийн боловсролд их анхаардаг. Тийм учраас одоо өнөөдөр миний 2 дахь зөв Солонгост магистр хамгаалцсан одоо доктор болж байна. Том хөө аавынхаа гал голонтой сахичлын 032 дугаар ангид алуу хааж байна. 2 дахь Өвсгөлийн отрядад алуу хааж байна. 3 дахь маань Солонгост, 4 дахь маань Минингийн отрядад алуу хааж байна. 4 хүүтэй тий. Тий, 4 хүү төрүүлсэн. Ави 5 хүү өсгсөн. Миний 5 дахь хүү Мөнгөтөр гэж хөө одоо аймагт байна. Жохо ирэхээ. Тэгээ 5 хүүтэй. Тэрнээс одоо миний 3 хүү, 1 охин одоо Тангар өргөж Элийн зэрэгт алуу хааж байна да. Тэгээд хүүхдийн боловсролд анхаарна. Одоо миний хүүхдүүд бол дандаа улсын их дээд сургууль төгссөн. Одоо магистр доктор хамгаалж байна. Тэгэл цаашаа бас л
боловсролтод анхаарна. Малчин хүний хөдөлмөрийг та мал дээр гарч ирээд юу гэж үнэлэв? Нөгөө төгөөр малчин хүний хамгийн жаргалтай үеийг бас та мэдэрсэн бах энэ 5 жил тийм ээ. За ер нь малчин хүн гэдэг бол ер нь мална гэдэг бол явдалтай. Ер нь тэрийг энэ ерөнхийлөгч хэлбэгдэрж мэдээлэлд мянган мэрэгжил эзэн гэж хэлсэн ба. Би тэрийг бол их зөв үг гэж боддог. За би бол малчин хүний одоо цас шуурга багтай бол хамгийн гайгүй нь өвлийн үлрэлт нэг жаах амарх юм да. Шоолоо идсэн байна. За тэгээ өвлийн үлрэлт жоохон зургт үсгнийх юм. Тэгээ жоохон амархан их юм. За бусд үлрэлт бол амархгүй. Тэгээ хавар мал төлөөлөх хийгээл 100 сайл сүү тийм ээ. Намар өвлийн бэлтгэл гээл. Тий. Тэгээд мал төлөлнө гээд нэг 2 хүүг байгаа. За тэгээд тэрэн дотор чинь ажил нь бол их шүү дээ тийм ээ. Зүгээр мал төлөлнө гээд нэг 2 үг хэлчихэд амархаа. Ажил нь бол өхөрний туглаа одоо боожуулах, унгаан боожуулах, ишиг хургаан боожуулах гэл. Тэгээд тэм дотроос хамгийн явдалтай нь ишиг шүү. Дараг жүгчих гэл ер нь их л хэцүү. Эмзэг баг юм. Эмзэг. Тий. Энэ малчны хотод нэвтрүүлгээ гарч ирсэн да. Манай дунд говийн нэг айл ингээд ийм модон хавтан хийцэн байсан. Тэгээд ишгнүүдэн даавар нэрсэн. Тий. Тэр би үзсэн. Тэр их зөв. Тэгэхгүй бол. Тэгэхээр одоо малчт маань бие биенээсээ зургатаараа бас туршлагаас өлсөж байна гэсэн үг шүү дээ. Та бас тэрийг хараад зөв байна гэж бодсон байна тийм ээ. Оо, ер нь ийм штэ. Танай телевиз энэ одоо малчны хотод нэвтрүүлэг гэдэг бол малчин төмний ахуй амьдралыг энэ Монголын ард түмэнд малчид чинь ийм амьдралтай шүү. Ингэж одоо малаа малж байгаа шүү. Ингэж амьдарч байгаа шүү гэдгийг нэгдүгээр харуулж байгаа. Хоёрдугаарт малчдын хооронд туршлага солилцуулж байгаа. Одоо жишээ нь Баян хонгорын нэг настай хүн ярьж ирсэн да. Тогтоол усанд битий мал авсал гэдэг. Тэгээ янз бүрийн одоо хорхой шавж одоо үржигдсэн байдаг. Наранд халаад охир байдаг. Тэрнээс уусан мал одоо янз бүрийн өвчин юм тусдаг гэдэг. Энэ гэх мэтлэнгээр л одоо ингэж бие биенээсээ юм сурж идэг сайхан нэвтрүүлэг. Ер нь малчин хүний бол аргагүй л одоо үзэх ёстой номер 1 нэвтрүүлэг. Тэгэхдээ манай чинь бас нэг малчин телевизийн малчин бидний сайхан нэвтрүүлэг хөтэлтэй шагдар сүрэн гэдэг нэг соёлын гавь өцөлт нөхөр байдаг. Тэр үнийг бол хэлэхгүй орхиж болохгүй. Тэр болдолгойтой хүн чинь бас малчтад хим хийж өгдөг хүн. Та хэд бол одоо эх сарын шинж, хуучин сарын тэнгэрийг бүгдийг харж тэглэгүй яах вэ? Тэр хүнийг бол бас хайрлагаар хүндлэхээр сайхан хүн. Тий. За, хил дээр байжгаад одоо мэдээж яг таны ярианаас бол монгол хүний генд байдаг гэж байна. Хил дээр байжгаад морилуу одоо хийцээр байгаа. Танд одоо энэ морь уях энийг хүн зааж юу ер нь өөрөө л бас одоо нэг монгол хүнийхээ генээр сонирхлоороо одоо сурв. За ер нь би хөлийн цэрэгт байхдаа л дадуутай байсан. Өөр нэг малгүй. Дадуутай байсан. Тий. Тэгээд хүний бас юмэр. Тий. Тэгэл өөрөө нэг манай эмээ миний ээж Норжин гэж хөвшин Дундгуй аймгийн Өлзийт сумын Дагирын зугаан нутаг ардын жүжигчин. Тэр нутгийн хөвшин байсан. 13 гавь төрсөн нутаг шүү. Тэр нутаг. Тэр Норжин гэдэг хөвшин чинь надад одоо 8 уртын дог явган хань хариулж яваал зааж өгсөн. Тий. Би эмээтэйгээ хоёлаа явган ханд явна. Тэгээ миний эмээ бол хэлдэг. Миний ямар ч явган хань хариулж яваад ядарсан хөдөө хоньны бичээс унтаж болтгүй шүү. Шуу юм дуурангууд. Тэгээд одоо сэрх дээр айж очиж сэрээд янз бүр болдог болохгүй. Тэгээд тэгж хэлдэг. Өөр бол надад одоо уртын доо нэг 8 сайхан уртын доо зааж өгсөн байна. Тий. Одоо шалцтойхон шарга, хулс нөө хөрөн толгойн сүүдэр, даргангийн жаахан шарга, торой банд, эрдэн засгийн унаг гэл одоо энэ сайхан уртын доо зааж өгсөн. Тийм уянтай буурал байдаг. Тэгээ ер нь дундгойн дуу хоорын нутаг гэж миний их тал бол дундгой учраас нэг жоохон тийм заяасан юм байна. Тэгэлгүй яах. За тэгээд үзэгчтэй хоёулын бас нэвтрүүлгийн чимэг болгоод эрдэнэ засгийн унаг одоо эр хүний бас нэг сайхан хэмэр болсон доо. Эндээс бас нэг та нэг хэ бодог бас аялаад өгөх. Оо яах вэ? Монгол нутагт Монгол эр хүн бол төрсөн юм чинь. Цахиур төмөртөөс адуу тууж явахдаа түгж ишиг гатгачаад адуугийн туугаад зогтъё гэж бодох эр хүн байхгүй байх л та тийм ээ. Ер нь Монгол ирчүү эр хүн болгоно. Тийм учраас энэ сайхан нутаг, энэ сайхан хүний дууг бас эмээгээрээ заалгаж ядан сурсан та. Баярлж явдгийг. Тэгээд энэ нэвтрүүлэг, энэ сайхан нэвтрүүлэгт орсон
эн чинь дулгүй яах вэ? Тэглээ. Магадгүй таны эмээгийн одоо танд хэлэх гэжсэн танд одоо бол ингэ бодогж идэг энэ одоо хөрөнгө мөнгнөөс илүү энэ уснаг ухаан хайрлсан байгаа шүү дээ. Энэ дуугаар дамжуулж тийм ээ. Тэглгүй яах вэ? Маш их том соёлыг өсгөх. Тийм. Ер нь тийм шүү. Одоо энэ адууны соёл гэж яриад байгаа. Тэгэл энэ уртын дууны соёл, энэ Монгол ахуй, энэ Монгол амьдрах энэ юм бол яахаарахгүй миний эмээгээс надад одоо хүмүүжигдэж ирсэн юм байна. Шууд хэлэхгүй ч гэсэн одоо тэр уртын дуугараа хэлж штэ тийм. Жишээ нь бол би ерөөсөө анх авсан хантайгаа л ханилал одоо дөрвөн хөө төрүүлсэн нэг хөө өргөж авсан эхнэрийгээ төгс ингээд 5 хөөгээ өсгөөл үтий зэрэгтэй гээл явж энэ сайхан хэлчин хамт олны дунд ийм явж байгаа. Тэр эмээгийн хүмүүжил аргагүй. Тэгээд уртын дуучин хүн гэдэг чи бас сэтгэлгээний хувьд бас тийм ээ. Тэр хүнээс арай бас өөр. Тэгээд би миний хамт олон миний энэ уртын дууны бас нэг жоохон хөв нэмэрийг үнэлж Монгол улсын ардын авьяастан зол тэмдэг. Тань өгч өгсөн. Зөв. Хэлчдийн баяр гээл өстой жинхэнэ баяраас болгонд л та дуулдаг байсан баг та одоо тийм. Одоо тэг концерт чинь нэ штэ одоо нэгэл дуулна тий. Сайхан тий. За тэгээ нэвтрүүлгийнхээ үзэгчд мянган бас үзэгчтэй та бас нэг сайхан уртын дууноос бас айл. Орэн толгой За баярлалаа. Хорой. Мянган үзэгчд маань, мянган үзэгчдийн бас хоймор таны сайхан ажилласан дуу. Одоо сайхан ерөөл болж утсан баха. Гэлээ. Эрхэм хүндэт үзэгчтэй ингээд Малчны хотод нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараа одоо сөндөрлөхөд төгсөн байна. Тэгээд халуун урилгыг авч нэвтрүүлэгт маань оролцсон. Одоо хагч хоёртоо одоо сайн сайхныг хүсье. Тэгээд та хоёрын маань энэ сайхан хөдөлмөр одоо эхнээсээ үр шимээ өгөөд эхэлсэн байна. Ер нь хөдөлмөрч хүнийг одоо хөдөлмөр бол хүнийг гомдоодог юм гэлээ. Тэгээд та хоёр маань өшөө их хөдөлмөрлөөд үр хөвгтүүдтэй сайхан одоо тэр бас нэг сайхан үеиг үлдээгээрээ. Тэгээ нэвтрүүлгийн урилгыг авч нэвтрүүлэгт орсонд баярлалаа та хоёртаа. За маш их баярлалаа. Дүүнэртэй ч гэсэн одоо алс холын газраас энэ одоо зах хязгаар Монгол улсын зүүн хязгаарт ирж энэ нэвтрүүлэг авч байгаад нь ахна маш их баярлж байна. Элчин хүний хуваарч, малчин хүний хуваарч маш их баярлж байна шүү тий. За их ч бас сэтгэлээ хэлгэн. За баярлалаа. Бид бүгдээд хүрэлцэн ирж манай гэрц очилсан та бүхэндээ баярлалаа. Монголынхаа ард түмэнд ч гэсэн маш их баярлалаа гэдгийг хэлье.
Илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байх болтугай гэсэн сайхан ёроолыг дэвшүүлж байна. За баярлалаа. Тэгээ та хоёр маань энэ сайхан тал нутаг шиг уужуу тайван одоо сайхан одоо хүлээж авч уужуу тайван энэ сайхан нутаг шиг мал сөргөн одоо энэ сайхан тал нутагта тааваараа сайхан өсч таа бүгдийн хүн зон одоо сэтгэл дүүрэн сэтгэл хангаар таа бүгдээ одоо хамтарсан хөдөлмөр хэзээ нэгэн цагт ингээд үр шимээ өгнө. Тэгээд гал удмалсан тулгаан та хоёр маань алтаар бүрж ганцхан олдох энэ насанда аз жаргалаар тэгш дүүрэн сайхан амьдраарай. За их баярлаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд би нэг элчин хамт толон миний Элийн цэргийн командлагч Сэдвийн сэргэлэн хожууч генерал энэ сайхан хүн. Тэгээд Пилжтийн Наранбат. Тэгээд миний одоо сайхан гонгорын цаг мандал. Тэгээд бусад одоо намайг даргалж яасан олон сайхан хурандаа генералууд та бүхэн үеийн сайхан боорлуудаа чин сэтгэлийн мэдчилгээ дамжуулъя. Тэгээд Монголын ард түмэн эрүүл хүн сэргэлээрээ эрүүл байгаарай л гэдгийг хүсье та. За баярлалаа үзэгчдээ. Ингээд Дорнод аймгийн Баян Түмэн сумын 2 дугаар баг юу Жаргалан туугийн малчин Монгол улсын хэлчин. За энэ одоо насаараа хэл дээр Монгол улсынхаа одоо тайван байдлыг хамгаалж явсан ган хуй гэж энэ эрхэм хададаас нэвтрүүлэг хийлээ. Тэгээд үзэгч түмэн та бүхэнд бас энэ сайхан нэвтрүүлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийнхаа малчны хотод нэвтрүүлгээрээ одоо эргэн уулзъя. Баярлалаа үзэгч.